Хүүхдэд тайртай, цэцэрлэгийн бизнесийг хийж чаддаг, бизнес эрхлэгчдийг л хайж байгаа юм байна. За яармагт бол нэг л асуудал байдаг. Тэр нь бол ерөөсөө цэцэрлэгийн хүрэлцээ маш бага байдаг. Ерөөсөө улсын 2хан цэцэрлэг байдаг. Яармагчууд. Ингээд 3 давхар металл басааттай яг цэцэрлэгийн стандартыг барьж хийсэн ийм цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орж байна. Мэдээж энэ бол хувийн цэцэрлэг болох нь байна. Гэхдээ л цэцэрлэгтэй болно гэдэг чинь маш сайхан зүйл. Жижиг юм косметик заслуудад үлдсэн юм байлээ. Нөгөө нэг анги болгонд спикер таймерын хүч суйрлуулад өгсөн биш. Нийтдээ ингээд нэг 10-аад ангид бол үйл ажиллагаагаа явуулахын боломжтой. Багш нарын өрөө, агуулгын өрөө, хувцас салхих өрөө өдр гих мэтчлэн одоо бас нийтэд ингээд шийдэд өгсөн ийм объектыг санал болгож байна. За энэ French Town бол ерөөсөө дандаа ийм таун хаусууд байгаа. Цэцэрлэг маань ингээд хамтдаа ингээд төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр ингээд бизнес эрхлэгчид бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Ийм гоё цоошин бүх юм нь бэлэн болцсон ийм объект байна. Басруулаар ашиглаж болох юм байна. Хүүхэд хөгжлийн төвөөр ашиглаж болох юм байна. Мөн дээрээс нь гэх юм бол цэцэрлэгээр ашиглаж болох юм байна.